амжилтгаа илэрхийлэх шүү. Чуулганы төлөөлөгч багчуудад BCI компани өөрийн компани бүтээгдэхүүн буддаг ном дэвтэр, мөнхийн тун компани 6 сарын хэрэглээний 4 төрлийн витаминыг тус бэлгэлсэн юм. Бэлэг гардан авсан хүүхэд багчууд туйлын баяртай, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын чадварыг бэхжүүлэх 3 дахь удаагийн сургалтыг Италийн AIFO байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын байгууллага GPI, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс хамтран 2010 оны 8 дугаар сарын 17-оос 21-ний өдрүүдэд зохион байгуулав. Сургалтанд үндэсний 23, орон нутгийн 18 төрлийн бус байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын байгууллагын дэлхийн зөвлөлийн гишүүн ноён Жампьеро Грифо удирдан явууллаа. Сургалтын зорилго нь Монгол Улс нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийг соёрхон баталсантай холбогдуулан төрийн бус байгууллагуудын цаашид хийх үйл ажиллагааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, нэмэлт протоколыг хэрэгжүүлэх, конвенцийн хэрэгжилтийг хянахад төрийн бус байгууллагуудын оролцоо болон сүүдэр илтгэл бичиж сурахад оршиж байлаа. The task of the movement in Mongolia is very important. In the last years, for the support of HIFO and the activity on different other organizations, the DPO are grow the awareness about human rights approach on disability. The convention is a legal binding instrument to respect, promote and monitoring human rights of persons with disability. In this sense, the organization of persons with disability need to be a very important role in the convention monitoring. This means the government need to be included in all activity related to monitoring, and to do that is necessary to have competence in different fields. The second point, the DPO need to press on the government and parliament to have an action plan on disability that identify the priority to implement convention in the legislation in Mongolia. Third, I think the DPO need to developing an awareness campaign with the all stakeholders and civil society. In this sense, very good the existence of the alliance with the journalists. It's very good to developing campaign in specific action like accessibility, rehabilitation, and so on. In the same time, to make alliance with the different stakeholders, engineer, architect for the accessibility, judge for the legal protection, and so on, to introduce really a cultural change based on the model of disability focused on the respect of human rights. Италийн төрийн бус AIFO байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Бертино Анна Мария тэргүүтээ төлөөлөгчд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах тэгш дүүрэн хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцахаар манай оронд ирсэн. Тэд 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүний эрхийн үндэсний комиссийн байранд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаар нийтлэл бичдэг Монголын сэтгүүлчдийн төлөөлөгчдтэй уулзлаа. Уулзалтыг эрүүл мэндийн сэтгүүл зүй, оюуны дархлаа төрийн бус байгууллага зохион байгуулав. Хамт олонд түшиглсэн сэргээн засалтын ач холбогдлын тухай сурталчлан таниулах зорилгоор оюуны дархлаа төрийн бус байгууллага сэтгүүлчдийн дунд удаа дараа сургалт байгуулж тэдний оролцоотой бид хамтдаа клубыг байгуулж ажилласнаар тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн. Клубийн гишүүд сар бүр уулзаж мэдээлэл солилцохын зэрэгцээ тэгш дүүрэн хөтөлбөрөөс зохион байгуулж байгаа сургалт уулзалтуудад тогтмол оролцсон хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боллоо. Энэ бүхний үр дүнд сэтгүүлчдийн мэдлэг дээшилж, хандлага өөрчлөгдөж байна. Тэдний бичиж байгаа нийтлэлүүдэд хүний эрхийг чухалчилж, асуудлын гүнд орж, хэн яаж ажиллаж, ямар ашиг хүртэж, бусад нь яаж үлгэрлэж байна вэ гэдгийг олон түмэнд сурталчлан таниулж байгаа нь чухал алхам дэвшил юм. Сэтгүүлчдийн хандлага өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн хандлагч гэсэн өөрчлөгдөж байна. Уулзалтын үеэр Италиас ирсэн төлөөлөгчдөө сэтгүүлчид халуун дотн яриа өрнүүлж санал бодлоо солилцлоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах тэгш дүүрэн хөтөлбөр, оюуны дархлаа төрийн бус байгууллага сэтгүүлчдийн дунд зарласан шилдэг бичлэгийн уралдааны дүнг танилцуулж шагналыг гардууллаа. The CPR in Mongolia is in a very particular
situation. First of all, for the climate and geographical situation of the country. And another issue that is very characteristic of Mongolia is the nomadic people. For this, we have to invent a kind of Mongolia, of CBR, that has different characteristics compared to the other countries where we are working, where IFO is working. I have to say that one of the main characteristics of the CBR in Mongolia is this one, that the ownership of the people. And I think that this is the only way to get involved the people and to commit the people to a work, a job that where they are not paid for. I mean, they are not nobody from the government side employed them for this reason, but it's just because they feel that we can see also in all the coordinator, IMAG and the district coordinator that we have. Every time there is a training, there is a need, there is a meeting, informal, formal, they are ready to come. This is the only reason the only explanation that I found is because of the motivation and the ownership. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах тэгш дүүрэн хөтөлбөр улс орныг бүхэлдэнд хамарч олон 10 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүрч чадсан үндэсний хэмжээний томоохон төсөл болж чадлаа. Хаанч очисон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах тэгш дүүрэн хөтөлбөрийн үр шимийг хүртсэн хүмүүстэй уулзаж болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэдэг зөвхөн халамж хүртсэн нийгмийн идэвхүй хэсэг биш, харин бусдын адил сурч боловсрч ажилдаж амьдрах эрхтэй хүмүүс юм гэсэн хандлага газар сайгүй төгсөн нь энэ хөтөлбөрийн ач холбогдол юм а.